Тэгэхээр энд нэг ноцтой юм төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан гэдэг юм яригдаад байгаа юм. Хэн авчваа гэдэг асуудлыг бид заавал тодтох хэрэгтэй болчихдог. Болгон тояа мэдээж одоо дэгдэр байхгүй зүйлээ санал хураалгаж болохгүй шүү дээ. Дэгдэр огт байхгүй. 43-ийн 1 дээр бол ерөнхий сайдыг огцруулах асуудлаар гэж. Гэхдээ бид нар ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгээд уг саналыг л хураасан шүү дээ. Тэгэл ерөнхий сайд огцруулсан шүү дээ. Хинд ч ойлгомжтой шүү дээ. Огцруулахаас өөр юмар хураагаагүй шүү дээ бид нар. Тэгэд энэ их хурлыг бол үндсэн хуулийн 27-гийн 1 чуулганы хэлбэрээр шийдвэрээ гаргаагдсан байна. Чуулганы хэлбэрээр гэдэг чинь тэр байнгын хороо нэгдсэн хуралдаанд хэлж байгаа байхгүй юу? Байнгын хороо саналаа бэлтгэж оруулна. Нэгдсэн хуралдаанаар түүнийг сонсож шийднэ л гэсэн үг шүү дээ. Энэ тэгэхээр үндсэн хуулийн 27-гийн 1-ээр явсан байна. Нөгөө талаараа үндсэн хуулийн 28-ийн 2-т байнгын хорооны эрхийг хуулиар тогтоогороо гэдээ үндсэн хууль дээр хэлээд өгсөн. Тэгээд улсын их хурлын тухай 22-ийн 3-аар байнгын хорооны эрхийг тогтоосон байгаа. Та нар хараарай. Байнгын хорооны эрхийн 22-ийн 3-ын 7-д их хурлаас томилсон ерөнхий сайдыг огцруулах томилох чөлөө эгүүлэн татах санал гаргана гэж байж байгаа хгүй юу? Үгүй ингэ бичсэн юм чи яаж болгон тэ орхиод санал хураалгах юм бэ? Тэг үндсэн хуулийн дагуу бүх юм явагдсан байна шүү дээ. Тэгээд дэгийн хуулийн 101-ийн 3 дээр байнгын хорооны санал дүгнэлтийг сонсоод илээр санал хур. Үгүй сонсоод гэдэг чинь тэр саналыг уншихаар хураа гэсэн үг үстэй. Ийм яамны юм дээр бид нар одоо цэц үндсэн хууль зөрчил зүгээр яриад өнгөрч ингэж болохгүй. 3 удаа ийм алдаа гаргал. 2015 онд баяр цогцыг огцруулах асуудал дээр яасан? Их хурл улс засгийн газрын гишүүнийг огцруулах эрхгүй гэж их хурлын халдаад аварч үлдсэн. Халдаад шүү. Харин тэр үед их хурлын дарга Зээнх бол бас хатуу хүн байсан хүний тулд цэцгийн даргыг буцаад татсан. Хариуцлага тооцсон. Хоёр дахь асуудал нь юу вэ? 21 онд 2016 оны эцсийн судлаараа гаргасан үндсэн хууль персонал элемент байхгүй байх гэж одоо жагсаалт байхгүй байх гэдэг шийдвэрийг хүчингүй болгоод дахиад их судлаараа хуралдаж хагаад үндсэн хуульд персонал байж болно гэж хэлсэн байхгүй юу. Тэгээ гих мэтэр ингээд хууль зөрчөө энэ 3 дахь нь одоогийн 3 дахь нь ингээ үндсэн хууль зөрчөөд манаач маань яваад байвал яах юм бэ гэдэг асуудал. Энийг хэн авч хэлцэх юм бэ? Энд чинь даамжраад байна шүү дээ. Их хурл авч хэлцэх ёстой. Тэр инх болчих хариуцлага ярил л дээ. Өөрийнхөө илгээсэн 3-ыг таталтаа. Энэ ингээд зүгээр ингээд орхиж болохгүй. Нэг өдөр энд одоо харийн сэтгэлтэй хэд 9 хүний 6 суучаад үндсэн хуулийн тусгаар тогтнолын заалтыг аваа хийчүүл тэгээд яах юм бид нар 6 хүнээр шийдвүүлэх юм уу? Эцсийн судлаар шийдсэн ингээд ангаагаа сууж явах уу? Тэр ингэж хариуцлахгүй хандаж бид нар болохгүй. Тэгэхээр илгээсэн байгууллага нь энэ илгээсэн 3 дээр хариуцлагаар тэр 66-гийн 2-ын 1 дээр байгаа тогтоолын асуудлыг бол дүгнэлт гарсан учраас бид нэр их хурл зөвшөөрөхгүйгээр ярих ёстой байхаа. Энийг хэдүүлээ анхаарах ёстой. Дээр нь нэмээд энэ үндсэн хууль зөрчсөн илгээсэн 3 хүнээ татах асуудлыг ярих ёстой шүү. Тэгжээж бид нар энэ үндсэн хуулийн цэцгийн энэ үндсэн хуулиа зөрчиж байгаа асуудлыг хязгаарлаж чадна. Тэгэхгүй бол цаашдаа зөрчинө. Тийм учраас одоо бид нэр энэ дээр хариуцлагатай хандаж ингэж явмаар байна. Тэрнээс биш одоо яах вэ? Үндсэн хуулийн цэц маань 2 дүгнэлт гаргасан бүгд мэдж байгаа 1 2 гээд. За 2 дахь нь буюу 43-ийн 1-ийг зөрчсөн гэдэг дүгнэлт гаргацсан. Тэрийг нь бид нэр хүлээж аваад байгаа юм шиг байгаа юм. Зөвшөөрөд байгаа юм. Тэгсэн мөртлөө тэр 43-ийн 1-ийг зөрчсөн та холбоотой хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуудлыг ингээд ярьж болохгүй гэдэг байгаа юм. Тэгэхээр тэр нэгэнт үндсэн хууль зөрчсөн тогтоогдоод бид нар тэр 43-ийн 1-ийг зөрчсөн юм бол яагаад хэн энийг зөрчсөн юм бэ зөрчүүлвэ гэдэг асуудлыг ярихаас өөр замгүй болж байгаа юм. За тэгэнгүүт одоо бид нар тэр доторх агуулгыг ярихгүй үр дагаврыг ярина гэж байгаа зөв үр дагавар. За тэгэнгүүт нөгөө нэг дээр ийм үндсэн хуулийг одоо би нэр бол хэлмээргүй байна. Монгол Улсын их хурлын гишүүн тэр нь ийм 43-ийн 1 гээд ийм үндсэн хуулийг гиснийг
зөрчсөн байна гэд ингээд дүгнэлт гаргацсан. За дүгнэлт бол хэлбэрээр гарна гэж түрүүн хэрлэн гişүн маш тодорхой хэллээ шүү дээ. Дүгнэлт, магадлал, тогтоол гэд. За тэгэхээр энэ дүгнэлт одоо хууль ёсных муу юм уу? Мөн байна. За энэ дүгнэлтэд зөрчсөн гэд гарч юу? Гарч. За тэгэнгүүт одоо үр дагавар нь юу болох ёстой юм бэ? Үндсэн хуулийг зөрчсөн хүмүүс яах ёстой юм бэ гэдэг асуудлыг бид нэр ярих ёстой гэж би ойлгоод байгаа юм. Тэгэхээр улсын хурлын гишүүн үндсэн хууль зөрчүүл яах вэ гэдэг дахиад энэ хуулиудад чинь заасан байгаа дээ. Тэр бүхэл үндсэн хуулийн 29-ийн 3-т нь заасан байна шүү дээ. Тэр нэг ийм юм яриад байна л да. Үндсэн хуулиар барих хэрэгтэй байдаг. Энэ цэцэн дүгнэлт падгүй гэдэг ах шиг байна. Бас ер нь явж цүүлдэ. Тэгвэл ер нь цэцэд хандах шаардлага үүсэх юм уу? Бүгдээрээ үндсэн хуулиар бариад ажиллаад байл л да. Бүгдээрээ өөрснөө үндсэн хуулийг зөрчсөн эсхийг нь тогтоогоод яваад байх хэрэгтэй юм биш үү? Гэдэг ийм асуудал үүсэж байгаа. За, үндсэн хуулиар барин гэвэл 29-ийн 3 дээр ингээд дахиад заасан байна шүү дээ. Улсын хурлын гишүүн тангаргаасаа няцаж таслал үндсэн хууль зөрчсөн бол улсын хурлын гишүүнээс эрүүлэн татах үндэслэл болно гэд. Ингээ хууль байхгүй да. Бид нар ямар шийдэл байхгүй юм шиг юм яриад байгаа байхгүй юу? Энд чинь үндсэн хууль шүү. Цэцэн дээр үндсэн хууль авах хэрэгтэй бол би үндсэн хуулийн зүйл залтыг дурдж чинь. За үндэслэл болчлоо. Тэгвэл яах юм бэ гэд цаашаа дахиад хөөгд явна үсттэй энэ чинь. Тэнгүүд Монгол Улсын хурлын тухай хуулийн 9-ийн 3, 9-ийн 4 дээр чинь дахиад заасан байна. Улсын хурлын гишүүн тангаргаасаа няцаж үндсэн хууль зөрчих юм бол яах юм бэ гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн бол төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж шийдвэр гаргана гэж байгаа. Зөвшөөрсөн бол гэж байгаа. За шийдвэр гаргана. За шийдвэр гаргаад яах юм гингүүт тэр төрийн байгуулалтын байгууллагын одоо шийдвэр дээр үндэслэж гэж байгаа шүү. Энэ удаад бол жинхэнэ үндэслэж улсын хурлын гишүүдийн одоо хуралд оролцсны олонхоор буюу нууцаар санал хураана гэд дахиад цагаан дээр хараад бичсэн. Энэ эргээд энэ үндсэн хуулийн зөрчил юунаас үүссэн бэ гэвэл ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр чинь төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг одоо тэр улсын хурал дээр үндэслэдэггүй байгаадаа асуудал үүссэн шүү дээ. Бид бүгд мэдчихэж байгаа шүү дээ. Дэгийн тухай хуулийн дээр ч байна 101-ийн 3. Одоо энэ даваа сүрэн гишүүн нэг юм яриад байгаа. Бүх асуудлыг байнгын хороогоор оруулаад байнгын хорооны дүгнэлтэд үндэслэж улсын хурал хилцэн гэдэг байгаа үгүй шүү дээ. Дүгнэлт гэж байна. Нэг томьёолол байнгын хороо бол томьёол гаргадаг. Байнгын хорооны томьёолоор байнгын хорооны саналаар хоёр асуудал дээр байнгын хорооны дүгнэлтэн дээр үндэслэдэггүй. Тэгвэл энэ үндсэн хуулийн цэц чинь буруу дүгнэлтсэн байна шүү дээ. Тэ?